Ер нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, байгаль орчныг хамгаалах асуудал зөвхөн манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны асуудал биш. Уур амьсгалын өөрчлөлтөд холбоогүй яам салбар гэж байна. Энэ хаврын чуулганаар цөөхөн хэдэн хууль, анхдагч хуулиуд хэлэлцэгдсэн. Тэрний нэг нь бол одоо манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай холбоотойгоор анх удаа одоо бид бүхэн манай Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай болж байна. За тэгээд энэ хууль батлагдсанаар ер нь бол Монгол улс цаашдаа энэ дэлхийн нийтээрээ уур амьсгалын асуудал, тулгымцсан асуудлын нэг болоод байна. Бүгдээрээ энэ засгийн газрууд одоо уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд энэ одоо хүлэмжийн ялгараад анхаарлаа хандуулдаг энэ цаг үед бол одоо бид бүхэн хуультай болж, хуультай болсноороо цаашдаа энэ ногоон санхүүжилт, ногоон зах зээл рүү шилжих, энэ шилжилтийн ажлыг хийх, за мөн энд одоо карбон кредитийг тооцоолох, байгаль цөрөг нөлөө өгөхний үйл ажиллагаагаа эрхэлж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүд, за мөн одоо ногоон санхүүжилтийг тооцох, карбон кредитийг худалдааж манай одоо улс орны аж ахуйн нэгжүүд иргэн одоо хуулийн этгээдүүд бол энэ карбон кредитийг худалдан авах, за мөн одоо хөрөнгө оруулалтыг татах, ингэснээр одоо байгаль орчин дээлтэй одоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ийм одоо үйл ажиллагаа, энэ арилжаа, энэ зах зээл бий болох ийм одоо тогтолцоо энэхүү одоо хууль батлагдсанаар бүрдэж байгаамаа. Ингэснээр бид нар 8 сарын 17-ноос 28-ны өдрүүдэд болох цөлжилтөө тэмцэх нөөцийн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулахын өмнө одоо анхдагч уур амьсгалын өөрчлөлтийн хуультай болсноороо ер нь дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлтийн хуультай цөөхөн улс орнуудын нэг нь өнөөдөр бас Монгол улс болж байна. Яг одоо уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан ийм хуультай улс орнуудаас ховор идэг юм байна. Гэхдээ бид нар одоо бас яг ийм хуулиа энэ копийнхоо батлуулж авснараа бас их онцлогтой байлаа. Цаашдаа одоо энэ зах зээл дээр бид бүхэн хөрөнгө оруулалтыг татах, за мөн одоо нүүрс төрөгчийн шингээлтийг бий болгох, хүлэмжийн ялгарлыг бууруулах, газрын болоод бэлчээрийн дороотлыг арилгах тал дээр одоо бид нар нөгөө талаар байгаль орчин дээлтэй мод тарих, одоо буц өг тарих ийм одоо үйл ажиллагаанууд дээр хөрөнгө оруулалтыг олон улсын зах зээл ногоон санхүүжилтээр бий болох ийм эрхцэн орчин бүрдлээ. Энэ хууль маань бас нэлээд цаг хугацаа, нэлээд сорилт бэрхшээлүүдийг давсан. Тухайлбал одоо 2 парламент, 3 засгийн газрын нүүр үзэж энэ одоо хууль маань бас батлагдж байна гэдгийг бас та бүхэнд хэлэх нь зүйтэй. COP17 Mongolia